Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Монголын шатрын холбоо хамтран Алтан бэрс цомын төлөөх корпорацуудын аврах шалгаруулалт анхдугаар тэмцээнийг зохион байгуулж байна. Монголын топ аж ахуйн нэгжүүдээс 24 байгууллагын 120 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөнө. Нийт 208 сая төгрөгийн шагналыг сантай энэхүү тэмцээний эхний 5 байрны төлөө Монгол улсын топ 100 аж ахуйн нэгжүүдийн оюуны спортын шилдэгүүдийн баг болж нэг танхимд тоглоно. Аз твд анхудаа болж байгаа энэхүү тэмцээнд төрүүлсэн баг 2025 онд болох корпорацуудын дэлхийн аврах шалгаруулалт тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болно. Жинхэнэ оюун ухааны спорт шатрын үндэсний ач холбогдолд нэмэгдэж, энэ хэрээр дэлхийн шатрын холбоо FIDE бүх нийтийн шатар буюу social chess гэсэн хөтөлбөрийг зарлаж одоо энэ 2025 оныг бүх нийтийн шатрын жил болгон зарласан. За энэ хүрээнд Chess for Freedom буюу одоо хориглуудыг шатрах хамгийн сайн хөгжүүлж байгааг шинжилгээ ухаанаар бодлоод ийм одоо тэмцээнүүдийг зохион байгуулж байна. Аутизмыг хүртэл хэмжилж нэгээд аутизмын эсрэг шатрын тэмцээн, аутизмтай хүүхдүүдийн шатрын тэмцээн гэх мэт ийм олон төрлийн шатрын тэмцээнүүдийг зохион байгуулж байгаагийн нэг нь бол корпорацуудын дэлхийн аврах шалгаруулах тэмцээн юм. Шатар бол 10-ын 46 зэрэг төвшүүлсэн нэг хэмжээний олон триллион боломжит хувилбарууд 10-ыг 120 зэрэгт төвшүүлсэнтэй тэнцэхдээ хэдэн зуун триллион тоологдшгүй энэ олон мянган тооцоол байрлалыг одоо менежментийн шийдвэр боломжит стратеги хувилбаруудыг сонгох, оюун ухаан дэвчээрийн нүүдэл хийх ийм нүүдэл шийдлийн шилдэг хувилбар учраас хэмэл оюун ухаанд хүртэл одоо өрсөж гүйцэхэд хэцүү ийм дагуу оюун ухааны спорт гэдгийг нотолж байна. Цаашид энэхүү тэмцээнийг жил бүр уламжлуулган зохион байгуулна. Тэмцээн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 65 жилийн өн хүрээнд болж байгаагаараа онцлогтой. Алтан бэрс анхдугаар тэмцээний цомыг Монгол улсын 20 дахь аврах Мөнхбат санаачлан хийлгэжээ. Цомыг алтаар бүрж төгс гэгэрлийн мэлми Монголын соёлын олон өнцгийг шингээсэн байна. Тэмцээн Швейцар системээр 9 өрөг үргэлжилж маргааш аврагууд нь тодорхой юм а.